дайн бол ялцчгүй дараагийн шатанд хүрчлээ. Энэ хэвлэл мэдээллийн хаанах юм бэ гэх юм бол Kiev Independent, Украины хэвлэл мэдээллийнхэн. Тэрийг бичиж гэх юм бол тий Украины удирдлагууд цэргийн албан Путинд ямар шалтгаан өгсөн бэ гэх юм бол дайныг илүү харгас, илүү соёлгүй, илүү ширүүн болгох. Тэгээд англиараа bomb the hell out of them гэсэн шалтгаан өгсөн гэж байгаа. Дональд Трамп өөрөө энийг ярьж байна. Тэ. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол энэ өнгөрсөн 7 хоногт болсон юм. Тэ. Цэргийн бааз, админ, зэвсэг гэх мэтчлээ. За тэгээ өчтөр, уржигдэр Путин юу хэлсэн бэ гэх юм бол энэ Украины засгийн газар юу захиалж байгаа юм бэ гэх юм бол террористийн хандлага захиалж байгаа. Манай улсыг terrorize хийж байгаа. Манай ард түмэн иргэдийн ашиглаж байгаа төмөр зам гэх мэт чинь бөмбөгж байгаа. Манай ард иргэд рүү халтцсан. Тэгээ бид нар ерөөхдөө эднэртэй хилцэл хийхэ болий, уулзгаа болий. Хинтээ харьцаж байгаа юм бэ гэх юм бол террористтэй харьцаж байгаа. За тэгээ энэ Operation Spiderweb-аар дамжуулаад тийм Украины цэргийн албахан юу юусэн бэ гэх юм бол тэр цүмийн зэвсэг онгоц гэх мэт шүү пуужинтсан бөмбөгдсөн. За тэгээ Дональд Трамп өөрөө юу хэлсэн бэ гэх юм бол it's not gonna be pretty. Сайхан юм ерөөсөө болохгүй. Харгас аимшигтай юм болох байхаа. За тэгээ хэвлэл мэдээллийн үргэлж юу асууж байгаа юм бэ гэх юм бол дараагийн санкц хизээ тавих юм бэ? Дараагийн хориг хизээ тавих юм бэ? Путины гарыг хизээ илүү их мушгах юм бэ? За тэгээ Дональд Трамп юу хэлсэн бэ гэх юм бол I think I'm close to getting a deal. Би хэлцэлтэй ойрхон байгаа. Тэрийг ерөөхдөө бүтлгүүдлэмээргүй байна. Гэхдээ би юу ойлгож байгаа юм бэ гэх юм бол Трамп юуч байхгүй. Трампын тэгээ масс хов хоосон. Санкц тавьж болно. Гэхдээ санкц нөлөөгүй. Санкц юу үүсэх юм бэ гэх юм бол улам зөрүүд болгоно. Тэ Путиныг илүү их алдна гэсэн үг. Тийм учраас Дональд Трамп энийг сайн мэдж байгаа. Би одоо хориг тавьчих юм бол санкц нэмчих юм бол Оросууд надтай яриха болчна их тайм бүр худлаа болчихно. Тэгээ өмнө хэлжсэн юмнууд нь улам үнэн болж эхэлж байгаа шиг байна. Тийм Трамп юу хэлж байгаа юм бэ гэвэл Украиныг хаях, өнчрүүлэх шалтгааныг хайж байгаа. Тийм учраас тийм Оросуудын ингээ бөмбөгдөж байгаа юмыг ерөөсө буруутгахгүй байгаа. Тийм бойл гэж хэлж байна. Муухай юм битий гэж болж хэлж байна. Хүнийг битий аал гэж хэлж байгаа. Гэхдээ Трамп юу хэлж байгаа гэх юм бол бөмбөгдөх тийм шалтгааныг тэд нар өөрөө өгсөн. Путин одоо хариу барихаас өөр аргагүй болсон гэж хэлж байгаа шүү дээ. За онгоцон дотор өчтөр шөнө бас энийг хэлсэн. Well, they gave Putin a reason to go in and bomb the hell out of him. Тэгээд Оросуудад юу ашиглаж байна гэх юм бол илүү их онгоц ашиглаж байгаа. Тэ. Илүү улам их бөмбөгдөж байгаа. Искандер тэ Кинза бүх төрлийн дрон бөмбөг одоо ашиглаж байгаа. Тэгээ өчтөр шөнө Украинчуудын цахилгаан станц, гүүр тэ дэд бүц цахилгаан дамжуулах хоолой бүгдийг нь ерөөхдөө тултан бөмбөгдсөн. Одоо хэдэн зураг байна тэ. Харков хотыг шүнжигөө бөмбөгдсөн. Харков дотор үйлдвэрлэлүүдийг бөмбөгдсөн, цахилгаан дамжуулах дэд бүтцийн бөмбөгдсөн, гүүр зам бүгдийг ингээ ерөөхдөө бодоо болгосон. За тэгээ хүмүүс бас юу хэлж байна гэх юм бол ер нь slowly Putin is taking the gloves off. Ерөөхдөө box чинь бээл өмссөн байдаг, зөөлрүүлдэг, цохилтыг тэр одоо байхгүй болж байгаа. Тэ? Яг гэх юм бол Путин хариу барих ёстой болж байгаа. За тэгээ өчтөр шөнө бас юу хийсэн бэ гэх юм бол томоохон зэвсэг тээвэрлдэг. Тэ? Цэргийг аагаас бэлүү зүүдэг их гүр дэд бүц. Тэ? Бүгдээ байхгүй болсон. За Ukraine's dirty war is just getting started. Энэ юу гэсэн юм бэ гэх юм бол улам хариуц болж байгаа. Улам соёлгүй болж байгаа. Улам их иргэн одоо хохирч байгаа. Энэс болж ерөөхдөө энэ дайн ерөөхдөө дуусах шатлуу явж байгаа. Яагаад вэ гэх юм бол аль тал ерөөхдөө нөө хориг байхгүй болж байгаа. Тэ энийг хийх ёсгүй. Энийг хийх нь буруу. Энийг би хиймээргүй байна гэсэн юмнууд ер нь бол хязгаарууд нь байхгүй болж байгаа. Оросууд ч юм, Украинчууд ч тийм. Тэгээ энэгээрээ дамжуулаад Украин улс ялагдах нь ерөнхийдөө одоо бараг зүгээр цаг хугацааны асуудал болж байгаа учраас хүмүүс зөрөгтэй болж байгаа. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний fuck you money 2 time to die номыг
сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл idratsi.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгох маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захил маргаан бол idratsi.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Ямар хүмүүс зоригтой болж байгаа юм бэ гэх юм бол Оросууд илүү зоригтой болж байгаа. Барууныхын илүү зоригтой болж байгаа. Тэгээ хамгийн гол нь Украинаас зүхтцэн, урвцсан Зеленский дургу Зеленскийгийн засгийн газар дургу хүмүүс ерөөдөө дуу хоолойгоо илүү хүчтэй нээж эхэлж байгаа. Тэрний нэг нь өмнө контентер бас гарч ирсэн. Өмнө элчин сайдын яамд ажиллаж ирсэн. Украины элчин сайдын яам дотор ажиллаж ирсэн хүн ерөөдөө өнөөдөр юу нэмж хэлж байгаа юм бэ хэдүүлээ сонсцгоо. There's bribes you have to pay from $10,000 to get your loved one out of the battlefield, and there's also you have to pay bribes. Үнэн юм уу худлаа юм уу мэдэхгүй байна. Тийм учраас заавчгүй энэ дээр итгэх хэрэггүй. Гэхдээ нэг үнэн юм юу байсан бэ гэх юм бол Европын улс орнуудын хувьд Украин улсын дайн эхлэхээс өмнө хамгийн авилгад идэгдсэн улсын тэргүүлэгч улс байсан. Одоо ч гэсэн тийм хэвээрээ гэж хүмүүс хэлж байгаа. Ерөнхийдөө Украинд мөнгө өгчих юм бол тэр алга болчдөг. Тэгээ Монголоос аимшигтай улс байдаг юм байна. За тэгээ энэ хүн юу хэлж байна гэх юм бол чи Украины цэргийн хамтлаг хүүхдээ явуулаад чиний хүүхэд нас барчих юм бол чиний хань нөхөр нас барчих юм бол түүний цогцыг илүү буцаагаад авмаар байгаа юм бол тий $10,000 авилга төлөх ёстой. And bribes to get the money into your account and to prove that you lost the family that you lost is your part of the family. За тэгээд тэр мөнгөний шилжүүлгийг тухайн данслуу хийх за нэмээд нөгөө тодорхойлт авахын тулд тодорхойлт яагаад авах чухал юм бэ гэвэл тэр тодорхойлттой бичиг авчирч ийж тэгээ миний хүүхэд нас барчлаа, миний нөхөр нас барчлаа, миний ах, миний дүү нас барчлаа гэд цэргийн албаасаа тэтгэмж авдаг юм. Тэрийг авахын тулд бас авилга төлөх хэрэгтэй болж байна. Even though you cannot identify them, so that's why they're pushing these legislations through to missing in action, so they can be put on only verified as dead. Тэгээд шинэ хуулиуд гаргаж байгаа тэрийг ерөөхдөө шүүмжилж байгаа. Тэр шинэ хуулиуд юу байсан бэ гэвэл хүн хизээ нас барсан юм бэ? Хизээ энэ нүхэн төлбөрийг олох хэрэгтэй юм бэ? Хизээ энэ хохирлыг барагдуулах хэрэгтэй юм бэ? Тэрийг улам хойшлуулах. Тэгээд нас барсан юм алга болсон хүмүүсийг яаж ангилж байгаа юм бэ гэх юм бол missing in action. Сурггүй алга болсон. Нас барсан ч байж магадгүй нас бараагүй. Гэхдээ тодорхой биш болохоро тийм ээ тэр хохирлын нүхэн төлбөр өгөхгүй байгаа. Тэгээ хаа хүртэл хойшлуулах гэдэг юм бэ гэх юм болсон. After 2 years after the end of the conflict, because there's nothing to pay out, and Ukraine doesn't want to get involved in this situation. Say this is the reality that we're facing. Тэгээд нөгөө талдаа бас хүмүүсийн тэр нас барсан тодорхойлт алтан бичиг өгөх юм бол цэргийн хідэн цэрэг алдсан бай илүү тодорхой болж байгаа. Үнэн гарч ирнэ. Тэрийг бас нуумаар байгаа. За хоёрдугаарт ер нь маш олон хүмүүс юу ярьж байна гэх юм бол 300,000 хүн нас барсан байж магадгүй 500 хүн нас барсан байж магадгүй нийтдээ саяас дээш хүмүүс нэг бол нас барсан гэмтсэн хөгжлийн бишээлтэй болсон гих мэт чинь тийм юм байгаа. Тэгээд тэднэрт бүгднийг одоо нөгөө хохирлын барагдуулах тэр даатгалын төлбөр гих мэт чинь өгөхийн тулд маш үнэтэй болохоор тэгээд нэмээд авилгаар идэгдсэн улс байгаа болохоор тэд нэр энэ мөнгийг ер нь бол аль болох өгмөөргүй байгаа. Дайны дараа дуусныхаа дараа дампуурлаад зарлсныхаа дараа өмнөх засгийн газрын асуудал манай шин засгийн газрын асуудал бишээ тэр хүртэл ингээд тас гүрийж байгаа гинэ. Тэгжээч мөнгө хэмнэж байгаа. Эсвэл хулгай хийсэн мөнгийг эргүүл өгөх шаардлага. The West will not finance this because the West doesn't need to pay out for dead soldiers. They need to only pay out to continue to fight this war. За тэгээ барууныхан санхүүжүүлж байгаа Европ, Америкчууд ер нь бас энэ нас барсан цэргийн гэмтэл авсан цэргийн хохирол барагдуулдаг саналуу мөнгө хиймээргүй байгаа. Тэдний сонирхол бол биш. Тэ? Барууныхан юу үсэж байгаа юм бэ гэх юм бол дайныг өргөжлүүлмээр байгаа, зэвсэг нийлүүлмээр байгаа. Орсыг илүү хүчгүй болгомоор байгаа. Эцээсээ ерөөдөө Орсыг задламаар байгаа шүү дээ. Тэ? Ер нь. За. Людину, яку запихнули ногами, забили в бусик, він не буде воювати. За. Украин цэргийн Ахмед юу хэлж байна гэх юм бол хүчээр татцсан хүн байлдах дурггүй. Байлдах ерөөсөө хүсэлгүй. За та зүгээр Twitter, X, YouTube ороод үзээрэй. Тэ? Гудамжин зүгээр ингээд хүмүүсийг баривчаад аваад фронт руу ингээд зүгээр явчихж байгаа. За юу хэлж байна гэх юм бол тэгж татагдсан хүн уусаа байлдахгүй. Уусаа хичээхгүй.
Він зробить все, що завгодно, він не буде воювати. Бүх юмыг хийн. Ганцхан юу хийхгүй юм бэ гэх юм бол байлдахгүй. Ці методи, вони мають бути зарубані на корню. Ер нь бол энийг ойлгох ёстой бид нар. Яг гэх юм бол хүний тоо нэмж байгаа. Гэхдээ үр дүн гардаггүй. Хүний морал, тэр цэргийн моралыг бүр алдчихж байгаа. Баахан зүхтмаар байгаа хичээхгүй цэргүүд одоо татгаж байгаа гэсэн үг шүү дээ. 3 жилийн өмнө шалгуур байсан. Их орноо хамгаалмаар байгаа хүмүүс. Одоо их орноо хамгаалмааргүй зүхтмаар амьд үлдмээр байгаа хүмүүс нь үлдчихэж байгаа шүү дээ. Хөгшин юм уу залуу. Людина, яку ви запихнули, принизили, запихнули в бусик, він зробить все, що завгодно. Тэгээ хүчээр татсан, доромжлсан, баривчлагдсан, зоодсон, фронт руугаа зөөсөн хүн юу ч хийхэд бэлэн. Тэгээд хамгийн түрүүнд юу хийх гэж үзэх юм бэ гэх юм бол буугаад өгөх. Тэ би боллоо. Би байлт. Би угаасаа хүчээр татагдсан. Здатися в Логиктэй тий. полон. Він втіче в СЗЧ, але воювати він не буде. Тэгээд ер нь бол Украины цэргийн албаны чанар алдчихж байгаа. Энэ ойлгомжтой. Тэгээ улам харгас болж байгаа. Тэгээд аимшигтай юм юу юм бэ гэх юм бол хизээ хамгийн олон хүн нас барддаг юм бэ. Гэвэл дайны эцэст ухарч явах үедээ. Тэ морал элитийн алга болсон байх үедээ. Хүн болон бууж өгмөр байгаа хэрнээ бууж өгөх болохгүй үедээ хамгийн олон цэрэг нас бардаг. 2 дугаар дэлхийн дайнд тийм байсан. 1 дугаар дэлхийн дайнд би тийм байсан. Корегийн дайнд тийм болж исэн. Ерөнхийдөө үргэлж тийм. Гэхдээ ямар хүмүүс энээсээ ерөөсөө залхдаггүй юм бэ гэх юм бол энэ дайныг хүсэж байгаа хүмүүс. Тэгээд хүмүүс би сая бас нэг секундны подкаст таймнатад зүг орсон хүмүүс намайг доор юу илж ийнэ гэх юм бол энэ дайнаас ашиг хийж байгаа үгүй. Тэ. Энэ дайныг дэмжиж байгаа үгүй. Энэ дайн аль болох хурдан шиг болоосаа, дуусаасаа. Тэ. Тэрийг л хүсэж байгаа шүү дээ. Гэхдээ энийг ингээд та зүгээр тайлбарлаж байгаа. Хүмүүс энийг үзэх хүсэж байгаа болохоор би бас энийг мэдээллийг хүсэж байгаа болохоор энийг цуглуулж байгаа та дээр зүгээр ингээд хуваалцж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд магадгүй Оросууд ялагдчих магадгүй. Орос бас бутарч магадгүй. Путинийг амжилттай алчих юм бол тэгээд дэлхийн 3 дугаар дайн болж магадгүй. Оросын дараа Оросыг бутсныхаа дараа эдгээр хаашаа явах юм бэ гэх юм бол Хятад руу анхаарлаа хандуулна. За тэгээд Хятадтай ойрхон хүмүүсийг ашигладаг байхгүй юу? Казахстаныг ашиглаж магадгүй. Уйгуруудыг ашиглаж магадгүй. Тэ? Өөр монголчуудыг ашиглаж магадгүй, баргадуудыг ашиглаж магадгүй гих мэт шиг. Монголчуудыг бас ашиглаж магадгүй байхгүй юу? Тэ? Өөрөө хизээж цэргүүдээ явуулах байгаа шүү дээ. Дандаа хүнээр могоо бариулж байгаа. Магадгүй тэгээ бид нэр энэ дээр бас нэг бат зогсох хэрэгтэй үгүй. Тэ? Бид нэр монголчууд мөнхийн Хятадын дэргэд байна. Мөнхийн Оросуудын дэргэд байна. Би ерөөсөө Оросуудыг дэмжсэн юм ерөөсөө байхгүй. Путин ерөөхдөө энэ манай Монголын төмөр замыг ямар их гайвуулсан бэ те. Манай улс төртөө амар их хутгалтаад те өөрөө кокшсон өөрсөө Хятадууд руу нийлүүлэхийн тулд янз бүрийн арга ашиглаж байгаа. Манай улсыг ч гэсэн цахилгаан эрчим хүчний хомсдол оруулж байгаа Оросууд ч те. Путиныг дэмжсэн юм ерөөсөө надад байхгүй. Тийм ээ. Тийм учраас нөгөө Путиний сайн талыг харах хэрэгтэй, муу талыг харах хэрэгтэй. Барууныхан энэ НАТО дайн хүсэж байгаа хүмүүстэй тэмцэж байгаа тэмцэх ёстой. Монголчуудыг бид нэг ингээд далд ил дээр ингээд хохируулж байгаа тэрийг болмоор. Гэхдээ биднээс хамаагүй том гүрэн учраас бид нар яаж чадахгүй тийм. За. Гэхдээ энийг хийн уршуул шахаад байгаа юм бэ гэх юм бол нэг сонирхолтой нэг комик болсон. Юу юм бэ гэх юм бол тийм. Quack гэх юм бол юу гарч байгаа юм бэ гэх юм бол нэг нугас гарч ичээ тийм. Мөө гэсэн чинь үхэр гарч ичээ тийм. Тэ. Дайн гэсэн чинь энэ Lindsey Graham гэдэг хулгайч гарч ичээ тэ. Оросуудын цөмөн зэвсгийн агуулга онгоцны талбайлууд арихаас өмнө Lindsey Graham Украин Киевд очсон шүү дээ. За тэгээд Lindsey Graham-ийн хамгийн сүүлд ярьсан юм хэдүүдээ хамт сонсгоо. Ce qui concerne l'Ukraine et la Russie, si cette guerre se termine de manière à donner l'impression que la Russie a gagné, elle mettra le feu au monde. За энэ дайн дуусаад Оросууд ялцсан юм шиг болох юм бол манай дэлхийн ертөнц шатна гинэ. Le retrait d'Afghanistan par les États-Unis, c'était une terrible décision. Cela a déclenché l'invasion de l'Ukraine par la Russie. Cela. За, Америкчууд Афганистанаас
ухарсан, Афганистаны дайнаа зогсоосон гайхалтай том алдаа байсан гэж байгаа. За, тэгээд Америкчууд Афганистанаас зүгтсэн болохоор эндээс Оросууд юу ойлгож авсан бэ гэхэмэл Америкчууд сул юм байна. Хүчгүй юм байна. Тэ? Тэгээд Америкчууд хүчгүй юм байна гэж ойлгосон учраас Украин руу орсон гинэ. Come on. Тэ? Украиныг НАТОгийн гишүүн болгоно. Тэгээд энэ дайн хэлсэн шүү дээ, bro. За яа. Хэлжээ. Тэгээд нэг юм амар ойлгомжтой. Орос ялагдлаа гэж бодъё, Орос бутарчлаа гэж бодъё. Биднэрт ашигтай байж магадгүй. Тэ. Магадгүй. Биднэрт ашигтай байж магадгүй. Окей. Тэгээд дараа нь хэдэн луу ингээд дайраад эхэлнэ шүү дээ. Тэгээ магадгүй Монгол руу ингээд орж ирээд янз бүрийн төргийн бус байгууллага. Одоо энэ хэн блэ Жорж Соросын нээлттэй нийгэмлэг гэсэн төрийн бус байгууллага байгаа шүү дээ. Тэд нар гэнт ажилдаа орч магадгүй. Хэдтуудын эсрэг янз бүрийн юм яриад. Бид нэр могоо барих гэж үзээд. Тэ? Тэгээд манайхан яг НАТОгийн гишүүн болно тэ? Америкчуудаа НАТОтой холбоотой нэг хамгаалтын холбоолог гишүүн болоод ирнэ гэсэн мэдээл дурдаад эхлэх юм бол жигнэсээ Хятадаас танк орж ирнэ. Гэхдээ Монгол руу танк оруулах ямар ч хэрэг байхгүй заяа. Монголыг зүгээр аяга хурданд арчна. Тэр нь юу юм бэ гэх мэт зүгээр 4-р цахилгаанаас танцлуу нэг дрон, нэг бөмбөг явуулаад өвөл. Тэ манай онц зүгээр байхгүй. Тэ шууд буугаад өгчнө. Тэ. Тийм учраас энэ хулгайч бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ Афганистаныг мөнхийг өршүүлмээр байгаа шүү дээ. Зэвсэг уурсж байгаа учраас. Тэрнээс авилга авч байгаа учраас. Афганистаны дайн дууссан болохоор Оросууд Украин руу ерөөсөө орсон юм байхгүй. Fait paraître l'Amérique faible. J'ai dit au président Trump en privé et maintenant en public que si cette guerre se terminait de telle sorte que nous abandonnions l'Ukraine, ce serait pire que l'Afghanistan pour la stabilité du monde. Тэгээ одоо юу ярьж байна гэх юм бол за энэ дайн дуусчаад бид нэр царай галтаад Америк улам хүчгүй харагдаад эхлэх юм бол дэлхийн ертөнцийн аюулгүй байдал бүр аимшигтай болно. Тэгээ Америкчууд хаана оролдоод эхэлж байгаа юм бэ гэх юм бол Азийн улс төрлөө оролдоод эхэлж байна, Европын улс төрлөө оролдоод эхэлж байна, НАТОгийг улам ингээд томруулаа явж байгаа. Тэгээд энэ хүн юу хэлэх юм бэ, тэ? Тайван руу орохгүй шүү, Тайван биднийх шүү гэж ярих юм бол Хятадуудыг булан шахаад, тэ? Тэгэхээр Хятадуудын хариу юу юм? Одоо Тайваныг авах хэрэгтэй болж байгаа. Тийм тэнэг хүмүүс байхгүй юу? Мэдрэл муутай. За тийм учраас ийм хүмүүсийг Монголоос хол байлгая. Хизээ нэгэн өдөр Lindsey Graham Монгол руу аялчлаад ирэх юм бол хэдүүлээ бүгдээрээ босоод онгоцны буудлын дээр нь очоод тэгээ самбартаа ингээд бат зогсох хэвээр зайл гэд. Сүхбаатарын талбай дээр бас иймэрхүү төрлийн Америк улс төрчдөд Монголд орж ирээд биднэрээ дамжуулаад могоо бариулж эхлэмээр байгаа юм бол тэднийг хурдах шиг зайлуулах хэвээр. Lindsey Graham Монголд ирэх ёсгүй. Монголд ороод ирээд тэгээ тэрний дараа тэгээ засгийн газрын бослого гарч ирээд төрийн бос байгууллагын босч ирээд Color Revolution болоод тэгээд Хятадын эсрэг пропаганда Монголоос гараад эхэлж бол бид нар яг адилхан Украин шиг дуусна. Энийг зогсоох хэрэгтэй байхгүй. Тэгээ Монголыг бодох хэрэгтэй ингээ.